За сайн бацгаана уу хүмүүс ээ. Багш нь өнөөдөр та нартай химийн бодисын ангиллалын талаар хэлж өгье. За химийн бодисыг дотор нь ерөнхийд нь хоёр ангилдаг. Дан бодис, нийлбэл бодис гэж хоёр ангилдаг. За дан бодис гэж юу хэлэх вэ гэхээр нэгэн төрлийн атомудаас тогтсон бодисыг хэлдэг. Тэгэхээр энэ бол үеийн системийн одоо элементүүд орж болно гэсэн үг байна шүү дээ. Тэгэхээр нийлбэл бодис гэдэг нь болохоор өөр төрлийн элементийн атомудаас тогтсон бодис. Дор хаяж 2 ба түүнээс дээш элемент байх ёстой. Тэгжээж түүнийг нийлбэл бодис гэж нэрлэдэг юм байна. За дан бодисыг металл биш инертийн хий гэж ангилж байгаа. Тэгэхээр дан бодисын одоо энэ металл нь хаана байрладаг вэ гэвэл одоо үеийн системийн 1 2 за мөн 3 дугаар бүлэгтэй 3 дугаар бүлгийг металлоид гэж нэрлэдэг та нар мэднэ. Харин металл биш нь үеийн системийн 4-өөс 7 дугаар бүлэгт байрлана. Инертийн хий бол 8 дугаар бүлэгт байрладаг. За нийлмэл бодис гэдэг нь органик биш бодис, органик бодисыг хэлж байгаа. Тэгэхээр органик биш бодисыг дотор нь оксид, суурь, хүчил, давс гэж ерөнхийд нь ангилдаг байгаа. За оксид бол элементийн хүчил төрөгчтэй нэгдсэн нэгдлийг хэлдэг. Тэгэхээр элемент О байна гэсэн үг. Тэгэхээр жишээ нь натрий 2O, магний O гэх мэтчлэн. Нэрлэгтээ элементийн нэрийг хэлээд оксид гэж хэлдэг. Жишээ нь натрий 2O гэлэхэд натрийн оксид, магний оксид гэх мэтчлэнгээр нэрлэх нэ. За суурь гэж юу хэлэх вэ? Металлын атом буюу металлын атом. Тэрнээс гадна гидроксил бүлэг. Гидроксил бүлэг нь 1 буюу хэд байж болно. За жишээ нь натрий OH 1 гидроксил бүлгийг агуулж яхад магний OH нь болохоор магний OH 2 дахин гэд 2 гидроксил бүлгийг агуулдаг. Нэрлэгтээ болохоор металлын нэрийг хэлээд гидроксид гэж хэлнэ. Тэгэхээр гидроксид гэдэг нь гидро гэдэг нь ус төрөгчийг хэлж байна. Оксид гэдэг нь ог хэлж байна. Нийлүүлээд хэлдэг байна. Гидроксид гэж нэрлэдэг байна. Натрийн гидроксид, магнийн гидроксид гэх мэтчлэнгээр нэрлэнэ. За хүчлийг болохоор ус төрөгчийн 1 буюу хэд атом байж болно. Ус төрөгчийн 1 атом байж болно. Бас хэд байж болно. Хүчлийн үйлдэлээс тогтсон нэгдлийг бол хүчил гэж нэрлэж байгаа юм. Тэгэхээр жишээ нь H холоор за энд бол ус төрөгч 1 ширхэг байж байна тийм үү. За холоор л хүчлийн үлдэгдэл байх нь. За дараагийнх нь H2SO4 үхрийн хүчил. Энд H2 гэхээр 2 ус төрөгч SO4 нь хүчлийн үлдэгдэл байх нэ. За давс гэдэг нь юу хэлж байгаа юм бэ гэхээр нөгөө хүчлийн ус төрөгчийг металлаар халагдах эсвэл суурийн гидроксил бүлэг хүчлийн үлдэгдлээр солигдох үүссэн нийлмэл бодисыг бол давс гэж нэрлэж байгаа. Жишээ нь түрүүний бидний хэлсэн хүчил H холоор тэрийг ус төрөгчийн натрийгаар хална. Натрийгаар халахад натрий холоор гэдэг хоолны давс үүсэж байгаа гихчлээ. Энийг давс гэж нэрлэдэг юм байна. За харин оксидыг цааш нь давс үүсгдэггүй, давс үүсгдэг гэж хоёр ангилна. За хоёр ангилахтаа давс үүсгдэг нь суурийн хүчлийн ампер. Суурийн хүчлийн ампер гэсэн 3 төрлөөр ангилдаг байх. За суурийг бол усанд уусдаг, усанд уустдаггүй гэж хоёр ангилнаа. За хүчил төрөгчтэй хүчил төрөгчгүй хүчил гэж хоёр ангилна. Тэгэхээр түрүүний багшийн хэлсэн H холоор бол хүчил төрөгчгүй хүчил ахна шүү дээ. H2SO4, H3PO4 энэ бол хүчил төрөгчтэй хүчил юм байна. За давсыг бол дотор нь суйрлаг, хүчиллэг, дундын, давхар, комплекс гэх мэтчлэнгээр 5 ангилдаг. За тэгэхээр энд бол багш нь өнөөдөр органик биш бодисын ангиллалыг хэлж өглөө. Одоо дараагийнхаа хичээл дээр цөмөрөө органик бодисыг хэрхэн ангилдаг талаар үзнэ.